хүүхдийн сэтгэл зүй. Өсвөрийн сэтгэл зүй яг одоогийн нийгэмд маань бол маш их эмзэглэвчтэй. Сүүлийн жилүүдэд Монголд сэтгэл зүйн эрүүл мэндийн асуудал яригдсаар байгаа ч сэтгэл зүйн эрүүл мэндийн үйлчилгээ боловсролын хүрээнд хангалтгүй хэвээр байна. Одоо энэ нийгэмд үүсэж байгаа асуудлууд сэтгэл зүйн боловсролын процесс үүсэлтэй. Ялангуяа залуучуудын дунд чимээгүй тахал болоод шидийн суурьшсан байгаа юм архин донтол масуурал бодсон донтол энэ мөрөдөө тоглоомд энэ бүх асуудлууд чинь сэтгэл зүйн боловсролын процесс үүсэлтэй. 12 дугаар ангийн сурагч байгаа дээр одоо намайг яг юу хоошин татаад ирсэн юм. Миний ямар сэтгэлгээ намайг ирээдүйд амжилттай явахад ингээд цаад болохоор байна. Миний үеийн хүүхдүүд ерөнхийдөө бол мэрэгжил сонголт гэх мэтчлэн асуудлуудад их өртдөг. Монгол оронд бас толондоо байгаа асуудал баян сэтгэл зүйн боловсрол, сэтгэл зүйн одоо хямрал гэл маш олон төрлийн одоо асуудалтай хүмүүсс байгаа. Энэхүү төсөлд хамрагдсанараа альва хүүхдүүд одоо эсэлтийн ерөнхий шалгалтын дээр мэрэгжлээ зөв сонгоогүйгээс болоод өөр хичээлүүдээр сонгон шалгалтаа өгөх асуудал их байдаг. Түүнээс өөрчлөлтөн сэргийлээд Монгол улсын засгийн газраас гаргасан судалгаагаар өсвөр насны хүүхдүүдийн 45% сэтгэл зүйн дарамттай тулгардаг гэж гарсан бөгөөд энэ нь 2 хүүхэд дотны нэг нь сэтгэл зүйн асуудалтай байж болохыг харуулж байна. За одоо сонсож байгаа, үзэж байгаа миний үеийн хүүхдүүд байвал та бүхэн энэхүү сургалтанд хамрагдаад өөрийнхөө дотоод хүнийг таниад ямар мэрэгжил сонгуул зохистой вэ гэх талаар мэдэж авцгаарай. энэхүү сургалтын сууснараа хувь хүн гэж юу гэдгийг өөр тулгарсан асуудал бэрхшээлийг яг хэрхэн даван туулдаг гэдгийг маш сайн суралцж авсан. Тэгээд энэ сургалтанд суухаас өмнө би яг өдөр тутмын амьдралдаа урсгалаараа нэгэн хэвээ амьдарч байснаа ойлгож авсан. Энэ төсөл маань одоо зөвхөн манай сургуулиас анх удаа ингээ үргэлжилж байгаа боловч нийтдээ одоо энэ улс их орон даяар одоо ялангуяа өсвөр насны хүүхдүүдэд за тэгээд маш олон хүмүүсийг одоо хамарсан ийм сайхан төсөл болоосоо гэж одоо хүсэж байна. Нэг тийм яриа байдаг штеп. Хүн хідэн ч одоо загас үгүүд нэмэргүй дэлхийн орнд загас байх аргыг нь зааж өгөх хэрэгтэй гэж. Тэгвэл энэ сургалт маань яг одоо мэрэгжил сонголтын эзэгтэй үе дээр байгаа ахлах сургуулийн хүүхдүүдэд амьдралын ямар төвшөнд байгаагаас үл хамааран өөрийнхөө нөөц бололцоог ашиглаж үйлдэл хийх юм бол өөрийнхөө мөрөөдлийг бодит болгох боломжтой юм аа гэдгийг олж харах аргыг нь зааж өгөх юм. Энэхүү сургалт маань Монголын маань өнцөг болонд хүн бүрт хүртээмжтэй хамрагдахыг би хүсэж байна. Энэ сургалт маш олон хүүхдүүдэд хүрээд маш олон хүүхдүүд өөрсдийнхөө хүссэн зорилго мөрөөдөлтөд хүрээсэй гэж хүсэж байна. За энэхүү сургалт маа одоо маш олон хүмүүст бас хүрээсэй. Өч нэлээд гарсан залуу сургалтын дараа хэлсэн сэтгэлдээ таны заасан хичээлийг би 10 жил байхдаа мэддэг байсан бол миний амьдрал хамаагүй өөр төвшөнд байх байж гэж ярьж байсан.